хэлийн тэр наан цаана хүүхдүүд уйлтаад тэгэл тийм байх чинь солонгосчууд юу ч тоохгүй тэгэл хүүхдүүдийг цааш нь оролцсон баг. Тэгээд зуныхаа амралтаар одоо улс орон үзье аялыг гээд ингээд айгүй сэтгэл өндөртэй явсан. Гэтэл одоо тэнд очиод нэг хэрэгтэн шиг ингээд хоригдоод ирэхээр мэдээж хүүхдүүдийн сэтгэл санаанд айгүй том хохирол үзүүлчихэж байгаа байхгүй. Солонгос улсаас хизээ ирсэн мэ яг нөхцөл байдал юу болов гэдэг дээр та мэдээлэл өгөөч. За одоо нөгөө ерөнхийдөө нөгөө зуны амралт болж байгаа болохоор хүүхдүүдээ бас солонгос улсыг зориулж аялуулъя гэсэн зорилготойгоор явуулсан. Гэтэл одоо нөгөө 20-ны өдөр яваад хил дээрээс одоо тодорхойгүй шалтгаантайгаар тийм ямар нэгэн одоо гим зэрэг одоо байхгүйгээр одоо ингэж буцаагдаж ирсэн. Тэгэхээр н одоо 23-ны өдөр ахаад нөгөө ихчтэй нь хамт одоо хил ус мэддэг юм чинь тийм хамт ингээ аялж яваад ингээд эргээгээд дахиад явуулсан боловч ахаад хил дээр одоо саатуулагдаад 3 өдөр болоод тэгээ өчигдөр ирсэн байгаа. Тэгээ энэ дээр хамгийн гол одоо зөрчигдөлж байгаа юм нь болохоор хандаад байгаа юм нь болохоор хүүхдийн эрх зөрчиж байна гэдэг дээр л бид нэр яаж байгаа. Түүнээс одоо тэр солонгос улсын хил даваад тийм ээ ажил төрөл хийхгүй насан туршаагүй одоо 10 11 дугаар ангийн хүүхдүүд шүү дээ. Ихд ажил төрөл хийхгүй ингээд яваад ирэх одоо тэр юм үзэж хараад ирэх энэ одоо нөгөө сэтгэл зүйн одоо юунд орж байгаа байхгүй юу? Одоо нөгөө хямралт тий. Тэгэл тэр хаяр одоо жишээлбэл эдийн засгийн хэм хохиролж үзүүлж, сэтгэл зүйн хохиролж үзүүлж, ингээд одоо хүүхдийн эрхийг зөрчиж байна гэдэг л үндсэлтэй хандж байгаа. Виз 3 жилийн визтэй, нэг нь 5 жилийн визтэй шүү дээ. Гэтэл одоо ингээд нөгөө хил дээрээс л юм буцаах асуудал. Одоо монголчуудын хувьд бол зөндөө ийм асуудал гарч ирсэн хэдий ч арай ч бас нөгөө ийм бага насны тий 10 жилийн хүүхдүүдийг ингээд буцаадна гэдэг дээр бол бодож байгаагүй учраас энэ дээр л одоо нөгөө эрх зөрчиж ийн л гэж үзээд байгаа. Ер нь өмнө нь өөр улс руу зорчиж исэн болов солонгост одоо хил нэвтрүүлээгүй шалтгаанаа юу гэж тайлбарсан байд юм бол? Тэр хил нэвтрүүлсэн одоо тайлбар ерөөсөө байхгүй. Ямар шалтгаантайгаар, ямар үндсэлтэйгээр тий ингээд байгаа гэсэн байхгүй. Ерөөсөө л аялын юу тодорхойгүй байгаад нөхцөл үзэж байгаа юм шиг байна. Өнгөрсөн жил бол солонгос явж ирсэн. Тэгээд энэ жил одоо амралтаараа дахин явах одоо хүсэлтэй байгаад одоо виз нь гараад ингээд явсан байгаа. Одоо 2 хоног болсон гэж байна. Ямар нөхцөл байдалтай байсан гэж ярьж байна уу? Тэнцээч одоо ерөөсөө тийм маш олон удаан цагаар хорж байгаа. За тэгэл одоо нөгөө асуудал юм шийдвэрлэхгүй удаж байгаа. За тэгээ тэнцээч нь хоол унд муутай гихмишлэнгийн одоо тэгээ сэтгэл зүйн одоо энэ хүүхдүүд чинь дарамтанд орчиж байгаа байхгүй юу? Гарч орж болохгүй. Яг нэг цаг болоод буцаал яг тэндээ очдөг юм байна. Нэг цаг болгоо нэг жоохон гаргадаг юм байна. Гэхдээ гаргана гэдэг чинь бол яг тэр үү тавиараа л шүү дээ. Гадагшаа бол гаргахгүй. Ийм байдаг юм байна. Тэгэхээр одоо ингээ хоол унд байхгүй. Тэгээ ямар гим зэм хийцэн хүмүүс шиг ингэж хоригдох эрх бол байхгүй гэж үзэж байгаа байхгүй. Нислэг болгоноос ер нь бол хүмүүсийг тэг шалгаж оруулж юу буцаагдж байгаа хүмүүс байна. Одоо хүүхдүүдийн одоо сэтгэл зүй бас ямар байгаа вэ? Одоо энэ хамгийн гол нь ингээд зуныхаа амралтаар одоо улс орон үзье аялыг гээд ингээд айгүй сэтгэл өндөртэй явсан. Гэтэл одоо тэнд очиод нэг хэрэгтэн шиг ингээд хоригдоод ирэхээр мэдээж хүүхдүүдийн сэтгэл санаанд айгүй том хохирол үзүүлчихэж байгаа байхгүй. Тухайн одоо улсад элчин сайдынхаа яамн энэ төр хандсан зүйл байгаа болов ер нь ямар нэгэн байдлаар алтан тушаалтанд холбогдох хүмүүстэй ер нь та холбоо барьсан болов? Монгол улсын одоо нөгөө гадаад хэргийн яамд өргөдөл өгсөн байгаа. За тэгээ энэ талаар нь асуужл авлаад одоо хариу хэлнэ гэдгсэн л байгаа. Юуны элчин сайдын яам болгон солонгосын элчин сайдын яам болохоор ерөөсөө виз олгохгүй талаараа шийддэг болохоос тэр улсын одоо хилээс буцахгүй бид нар мэдэхгүй гэдэг асуудал өгсөн. Хүний эрхийн комист одоо ингээ хандаад байж байгаа нь болохоор яг Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээрх одоо хүний эрхийн зөрчлийг л одоо шийдвэрлэдэг юм байна. Тэр хил дээрх асуудлыг бол тентхийн одоо улсын одоо нүгэл шийдэх юм байна. Тэгэхээр одоо нөгөө ямар ч хил нэвтрүүлэх боломж байхгүй, хинтлүү нь холбоо барих нь ойлгомжгүй. Тэгээ одоо энэ Монгол улсын засгийн газар л энэ дээр анхаарал хандуулах болов гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо хаана аль байгууллага нь одоо тэнд хурж очиж үйлчлэх юм гэдэг нь тодорхойг болчиход. Засгийн төрсэн одоо томчуудын тухайд бол бас бид нар бол бас уяатан нөхцөл байдалд хандж байгаа. За гэтэл хүүхэд яагаад ингэж хохирч хүүхдийн ирэхэд яагаад халдж байгаа юм бэ гэдэг асуудал бол нэлээ одоо ноцтой асуудал юм аа гэж үзэж бид нар одоо хүний эрхийн комисс хандлаа. Тэгээд хүний эрхийн комиссийн гишүүн бол яг хил дээр одоо сая 2 шөнө 3 одоо өдөр байж байгаад ирсэн өсвөр насны 2 хүүхэдтэй уулзаж нөхцөл байдлын талаар одоо асууж ярилцаж тэмдэглэж авлаа л да. Тэгээ хүүхдүүд бол таны аялын маршрут ойлгомжгүй байна.
Тийм учраас таныг одоо нэвтрүүлэхгүй гэдэг юм байдлаар хандсан байна. Тэгээ би ийшээ явна, тийшээ явна, ийм одоо унаагаар явна, тэгнэ гэж тайлбарласан боловч таныг одоо нэвтрүүлэхгүй гэдэг байдлаар одоо хандсан байна. Саатуулах байранд бас үнэхээр одоо бас эрүүл ахуй, эрүүл мэнд, бусад нөхцөл байдлыг хангахуйц биш байсан талаар за эрэгтэй эмэгтэйг нь хамт оруулсан байна. Өдөрт 1 цагийн хугацаатай одоо яг ингээд дотроо одоо салхилах боломжтой байдлаар хандсан байна. Хоол хүнсний хувьд бол учир дутагдaltaй байсан тухай одоо хүүхдүүд бол ярьж байна. Таны хувьд одоо хил дээрээс буцаагдсан гэдэг мэдээлэл нь одоо яг чухам юу болов гэдэг дээр та яриач. Энэчнээс бид нөгөө гэр бүлэрээ аялах 5 хоногийн аяллаар 2 ачтайгаа өөрийнхөө төрсөн охинтой тавуулаа гэж хилд явсан Солонгос улс руу. Тэгэнгүүт очингууд нөгөө манай 3 хүүхдийг цааш нь оруулчаад битэрэг буцаацсан байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр Солонгос улсын ил дээр хүүхдийн эрх хэсэг ноцтой зөрчигдөж байна. Яагаад гэвэл тэр юу ч мэдэхгүй 9 настай, 10 настай, 15 настай 3 хүүхдийг юу ч мэдэхгүй оруулчихж байгаа байхгүй. Тэгээ битэр өстө нэр нөгөө манай нэг дүү нөгөө оюутан байдаг. Тэрлөө ярьж ээж тэгээд хэлийн цаанаас нэг цагийн дараа ирж авч байгаа шүү дээ. Та хоёрыг яагаад хил нэвтрүүлээг юм бол? Битэрэг болохоор яг өмнө нь хэдэн олон удаа Солонгос зорчиж байсан. Сүүлийн 2 3 удаа явахдаа 60 хоногоос дээш байсан гэдэг битэрэг ажил хийсэн л гэсэн тийм юмар л явуулчихж байгаа байхгүй эргээд. Тэр нөгөө Солонгос хэлний нөгөө тэр нэг одоо орчуулад байгаа нөгөө хүүхнүүд байгаа шүү дээ нэг эмэгтэй. Тэд нар бол цаашаа юу гэж хэлдэг мэдэхгүй бид нар тэгэл юм хэлэхээр урдаас дугай наад болч өөртөө мэдж байгаа гэдэг хэлсэн байхгүй. Тэгэл тэр яг хэлийн тэр наан цаана хүүхдүүд ойлтаал тэгэл тийм байх чинь солонгосчууд юу ч тоохгүй тэгэл хүүхдүүдийг цааш нь оруулсан байхгүй. Тэгэл битэр хэл нөгөө шалган нэвтрэл одоо тэр нөгөө монголчууд байгаа газар нэг онцол тэгэл маргааш нь битэр өгөх гэсэн. Тэгээд бас харин тэнд яж захтай Булгамаа омбөлөгчтэй холбогдоод тэр Солонгос элчингийн Бачаргал гэдэг хүнтэй бас холбуулж өгсөн. Тэгээд тэр хүнтэй холбогдоод нийтрээ болсон чинь яна хүний эрхийн комисс руу яригээд хүний эрхийн комисс руу ярьсан чинь хүний эрхийн комисс нь урдаа солонгосоор ярьсан байхгүй. Тэгэхээр би тэгээд за бүтэхгүй юм байна гэдэг. Тэгээд тэр нааша Монгол руу аав руу ярьсан чинь аав нь тэр Бачаргал гэдэг хүнтэй холбогдоод тэгээд битэрийг хайгуу хурдан нааш нь явуулсан байхгүй. Тэгээ харин урчин шөнө ирсэн үүрээр тэгэхэд нэг Бачаргал гэдэг хүн яг байгаа газраас нь очиж аваад манай 3 хүүхдийг хэлээр гаргаад огсон суулгаж өгсөн бэл. Бид нар Монголын хэл дээр гарахдаа би асран амлагч нь бүр ингээд натродороо тэр бичгээ ягаад тэгээ гарч яхад наашаа ирэхэд ямар ч тийм юу хүүхдүүдээ яасан маасан гэж асуухгүй байгаа байхгүй. Тэр бол айгүй сайн санагдаад байгаа. Хүүхдүүд нь яг ямар нөхцөл байдалтай байж байгаа вэ? Тэнд яг хавтаа тэр оюутан дүүгийн точиж байж байгаа л 5 хоног тэгэл тэр гэртэн байж байгаа л ирсэн. Тэр 3 нялх хүүхд чинь гуруула уйлтаад би наан яг гэж яг цаад өрөөнд чинь бидний утасны юу шүлжээ унцтiin байлээ шүү дээ. Тэгэл яач байхгүй тэн чинь тэгэл би чинь юм ярьдаг цаанаас нь солонгосоор юм ярьдаг бид юу ч хэлж байгааг мэдэхгүй л. Тэгэл нэг 3 хүүхдээ чинь бүр шууд ингээл гараараа ингээл цааш нь түлхээл цааш нь оруулчихж байгаа байхгүй. Одоо энэ хил дээрээс буцаад байгаа асуудлыг одоо хоёр улсын төвшөнд яригдж байгаа энэ асуудлыг шийдвэрлэнэ энэ одоо монголчуудын эрхийг зөрчөөгүй гэдэг асуудлыг тайлбарыг бас солонгосод бас хийгээд байсан та энэ. Үгүй тэгээ мэдхгүй тэрийг одоо сошиалоор мэдээгээр тийм юм гаргаал яадаг. Тэгэхээр яг тэр юун дээр юм болохоор хэрэгжээгүй. Монголчууд аягүй их буцчихлээ. Ер нь ингээд нислэг болгон дээрээс л 2 3 5 6-аараа тэнд байж л байгаа байхгүй. Ер нь ингээд одоо энэ солонгос юуны 35 жил байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо яаж шийдэхдээ одоо энэ юун дээр л одоо энэ асуудлыг сайн хөндөж ярмаар байгаа юм. Тэгээ ер нь голцоо тэр хүүхдийн эрх амар байна. Хүүхдийн эрхийг л хэвээр нэрэ. Би өсө солонгос улсыг бас хүүхдийн бас дээдэлдэг хүүхдийн эрхийг бас аягүй яадаг дээдэлдэг үнэншгүй худлаа юм байлээ. Тэгэл тэр хүүхдүүдийг хэвээр манай Монгол хүмүүнээс доорд үзсэн ерөөсө хог шиг үздэг юм бэл. Хүүхдүүд нь хит нэвтрээ цаашаа наваад нөгөө ихчтэйгээ уулзах хүүхдтэй ямар нөхцөл байдалтай байсан гэж ярьж. Одоо мэдэхгүй шүү дээ бид нар цаашаа орсон болохоор тэгэл манад болохоор нэг уйлцсан нэг гачи юмнууд л сууж байсан гэж байгаа. Тэгэл нөгөө бид нар чинь 5 6 шумдаантай явсан. Тэгэл тэр шумдаанаа чирээл тэр сууж байсан юм шиг байна. Тэгэл цааш наваа явсан юм шиг л. Тэгээ яг тэр үед чинь амар усан бороо орж ирсэн. Би бүр санаа зовоод тэр шүн чинь бид нар чинь унтаж чадаагүй шүү дээ. Тэгэл өгдөөнд босоод харин Булгамаа мөлчтэй холбогдоод тэр Бачаргал гэдэг хүнтэй холбогдоод тэгэл манай дүүгийнхээ хаяг маяг утасныг өгөөл. Тэгэл гэтээ яг тав байх хугацаанд манай хүүхдүүдийг ерөөсөө тэр хайрсан тийм халамжилсан байхгүй. Харин наашаа ирэхэд нарийн тэр Бачаргал гэдэг хүн машинтайгаа дээрээ нь очиж аваад хил гаргасан л тийм юм байна. Тэр хүүхдүүдийн сэтгэл зүй юм мэдээж одоо ямар л байх вэ? Ямар л алигтай байх вэ?
чинээс бид нартэй чинь өстой гоё юм үзэн, тийм юм үзэн гэсэн хүүхдүүд чи очиод ямар ч тийм зүгээр айл бараг тэр дүүгэнд бараг 5 6 он жоо л ирж байгаа байхгүй. Тэгэл манай дүү чинь гэрийнхээ ойролцоо дэлгүүр хоршоо тий хамгийн сайн мэддэг тэр 123 давхар гаргасан бэлээ өөр юм байхгүй. Ямар ч тохиолдолд хүүхдийг асар хамгаалагчгүйгээр тийм ээ аль нэг улсын одоо хил нэвтрүүлнэ гэдэг бол өөрөө одоо зарчимгүй асуудал. Энэ бас олон улсын гэрээ конвенцээр одоо төдийг Монгол улсын хууль тогтоомжоор одоо зохицуулагдсан харилцаа шүү дээ. За нөгөөтэйгөр хүүхдийг бас хууль ёсны төлөөлөгчгүйгээр харгалзах хөнгүүгээр тийм ээ эцэг ихгүйгээр тэр саатуулах байранд одоо байлгана гэдэг ч одоо бас ямар одоо зүйл вэ гэдэг ийм асуудал яригдж байна. Хүний эрхийн комиссд нэгдүгээрт бол энэ нөхцөл байдал дээр дүгнэлт гаргаж өгөөч ээ. За хоёрдугаарт нь яг одоо тус улсын хил дээр хүүхдүүдийн эрх хүний эрх зөрчиж байгаа юм тодорхой шалтгаан баримтуудыг иргэд гаргаж өгөөд шүү дээ. Тэгэхээр энд тулгуурлаж Солонгосын хүний эрхийн үндэсний комиссд байгууллагад мөн одоо уламжилж өгөөч ээ. За бүр цаашаал олон улсын байгууллагын нөхцөл байдлыг уламжилж өгөөч ээ. Хохирсон иргэд яг баримттайгаар асуудлаа хөндөд байгаа байхгүй юу? Түүнээс биш одоо ингээ өмнө нь харалцсан ч юм уу? Эсвэл одоо ямар нэг визийн зөрчил гаргаж ирсэн ч юм уу те? Эсвэл тэр улсад одоо ингээд хууль зөрчижсэн биш байгаа байхгүй юу? Ерөөсөө юм нэг тийм субъектив ялхахгүй шалтгаан бас байна гэдгийг иргэд өөрөө хохирсон иргэд өөрөө асуудалд хандаад байгаамаа. Зарим нэг хүмүүсийн гин буруутай хууль зөрчсөн үйлдэлтэй хамаатуулж бусад иргэдийг дээрэс нь хүүхдийг одоо буруутгаад байж болохгүй шүү дээ. Яллаад байж тийм ээ. Тэгэхээр одоо олон улсын эрх зүйн нэр томьёолоор авч үзэх юм бол бас ирээдүйн шүүлтийн хэв маяг бүхий нөхцөл байдлууд тэнд бол бас явж байна. Ийм байж болохгүй. Тэгэхээр би бол албан ёсоор хүний эрхийн комисс маань хүний эрхийн гишүүд маань энэ асуудал дээр бол дүгнэлт гаргана хаа гэж найдаж байна.